бидний бие махбодын жаргал зовлон чухал уу, сэтгэлийн жаргал зовлон чухал уу гэвэл сэтгэлийнх нь илүү чухал байна. Энэ хүчтэй байна. Гэтэл одоо бид нар яаж нөхлөр бие махбодын жаргал зовлон дээр анхаарлаа хандуулж чадна. Би таргалж जैन, торж जैन, тэгдэг үстэй. Ерөөсөө ус цайрж जैन, үрчлээ сууж जैन гээл би эсвэл хөгшөрж जैन гээл янз янзын асуудлууд бие махбодтой холбоотой энэ олон юм энэ дээр л анхаарал хандуулаад сэтгэл дээр ерөөсөө анхаарал хандуулахгүй байна. Зарим хүмүүс яаж нөхлөр маш их ажлын ачаал аваад ер нь тэгээд нэг хүн төрлөخت нийтээрээ нэг ийм байдал руу явж ин да бүгд ачаалтай уцаар ирсэн хүн болгол завгүй л ажил ихтэй байна л нийтээрээ нэг ийм болчихлоо. Ерөөсөө энэ энэрнгүү сэтгэл дээр одоо яг бидний хамгийн чухал зүйл дээр бид нар анхаарал хандуулахгүй сэтгэл дээр анхаарал хандуулахгүй ингээ сэтгэлийн асуудлуудыг хаяад орхигдуулаад маш их ажлын ачаалтаа явж байгаа нэг мэдсэн чинь баг сэтгцэн эмгэгтэй болсон хойноо гинт өөрийгөө анхаарч байгаа юм. Нэг болохгүй байна. Болохгүй шүү дээ. Энэ сэтгэл дотор явж байгаа энэ олон сэтгэлийн хямрал, стрессүүд чинь бидний биеийн эрүүл мэндийг сүйтгэхэд байгаа. Тэгэл гинт ухаарал хөө юу болов гэсэн чинь айл эзний сэтгцэн эмгэгтэй болцсон, сэтгэл нь өвдсөн. Бидний бие махбод өвдөхөд бол бид нар мэдээд байгаа. Энэ талын мэдлэг бидэнд байна. Сэтгэлийн талаар мэдлэг байхгүй байна бидэнд. Сэтгэл өвдөд байна.